Одоо бичиж. Одоо. За энэ 7 оны плюс цаап яаж шалгах талаар одоо групп бичлэг оруулъя. Эхний ээлжинд энэ хоёр талын урд хоёр дугуйгаа хөндөрүүлээд найдвартай юм ивэх хэрэгтэй. Одоо та бүхэн харж байгаа бох тэр улаан юм ивчихсэн байна. За ингээд найдвартай юм ивчгээд traction control системээс салгаад DD хийгээд нормалаар нь эргүүлэхэд уртлын дугуй хэрвээ цаап зүгээр бол одоо ийм хөнгөн эргэж явах хэрэгтэй, маш хурдтай. Энэ 7 оны плюсний нэгтлийн цаап нь зуураатай байна. Энийг яаж харж ийн гэхээр одоо та харж байгаа. Ийм удаа. Ийм удаа эргэж байна. Одоо жолоочийн талын цаап зуураатай. Ийм удаа эргэж байна. Энэ бол бас бензин эдэлтийн нэг далж шалтгаан болдог. Одоо зүгээр цаап бол яг нормалаараа цахилгаан мотороор бол ерөөсөө ингэж эргэж явах хэрэгтэй сүмэд. Тэгээд та бүхэн аюулгүй байдлаа хангаж ингэж EVS хийгээд тэгээд traction control систем хамгийн гол нь салгаад DD хийгээд ингэж шалгах нэ. Traction control систем яаж салгахыг бол та бүхэн өөрсдөө мэдж байгаа хэрэг тийм ээ. За анхаарал тавьсан баярлалаа.